За өдрийн мэнд хүргье. Хэд хэдэн асуулт байна. Ялангуяа энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөрийн чадвараа алдсны одоо групп гэж яриад байдаг тийм ээ. Тэр ер нь хэр захимжиж байгаа вэ? Заавал одоо өөрийн биеэр ирдэг барьдаг гэл олон хүндрэлүүд бас байдаг. Ялангуяа одоо энэ оюуны өмсөлтөй одоо хүнийг одоо төлөмөө ээжин дагуулаад аймаг руу явдаг шүү дээ. Орон нутагт бол байлах газарч болдохгүй их хүндэл харагддаг. Дээрээс нь одоо гар хөлгүй болцсон хүн одоо гар хөл урахгүйгээс хойш тэрийг одоо байн дуудаад идэг гэсэн тэр ер нь ямар хөө байдалтай байгаа. Сая ариун зай гишүүний асуултанд гарч байна. Ер нь энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөрт зуучлах асуудал ер нь ямар хөө төвшөнд явдсан бэ гэсэн нэг юм үндсэн асуултууд байна. Дараагийнх нь энэ хараад байхна энэ байнгын асаргаа хараа хяналт шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд харж байгаа эцэг эхийн асуудал. Тэр дундаа сүүлийн үед бас нодлонч бас нэлээд яригдж байгаа болцсон блогс бас яг гүйцэд болоогүй юм шүү. Тэр унал таталтын эсрэг эм гэж нэг зүйл байна. Хэдийгээр энэ нь одоо гайлын ерөнхий газар эрүүл мэндийн яамны асуудал юм шүү боловч танаа яам бас энд оролцож тэр хүмүүсийнхээ эрх ашгийг хангах ийм одоо санал санаачлага ер нь хэр гаргасан бэ? Одоо ер нь нөхцөл байдал та нар ямар байгаа гэж дүгнэж байгаа вэ? Нэг эмээ оруулалт нь оруулахгүй гэл би бол ойлгохтой нэг төрийн байгууллагуудын хоорондох уялдаа холбооноос бол нэг энэ олон хүний одоо асуудал бас хөндөгдөд байгаа юм болов уу гэж саяхан бас Игэл телевизээр ярьж илээ. Гайлын ерөнхий газар бол бид хуулиар дагж ийн гэсэн зүйлийг хэлчих шиг үнэлээ. Тэгэхээр энэ дээр танаа ямар бодолтой байдгийг. За дараагийнх нь энэ орон нутагт ингээ ажиллаж байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маш олон төрлийн бус байгууллагууд байдаг. Тэд зайлуул юу ярьдгүү гэхээр одоо цагаан таягтны өдөр болох гэж нэг тийм тэмцээн уралдаа хиймээр нэг тэдэнд төгрөг өгөөч. За нэг тийшээ нэг тийм юмд явах гэсэн зардлын мөнгөөр бидэнд туслаач гэдэг ийм л зүйл ярьдаг болохоос биш яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо хуулийн дээр бидэнд ийм боломж олгоцсныг бид энэ орон нутагт ашиглаж чадахгүй байна. Бидний энэ нөхцөл байдлыг бий болгохгүй байна гэдэг юм уу? Яг ийм талын зүйл огт ярьдаггүй байхгүй. Тэгэхээр танаа яамны зүгээс энэ холбоодуудыг төрийн бус байгууллагуудыг мэдлэгжүүлэх, мэдээлэлжүүлэх, за түүгээрээ дамжуулаад тэр бүс нутаг орон нутагт ажиллаж амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ хангуулах ийм одоо мэдлэг мэдээлэл олох ажлыг ер нь хэрхэн яаж зохион байгуулдаг юм бэ? Тэгээ энэ олон төрлийн бус байгууллагууд нэг өөр өөрийнхөө юмыг яриа яваад идэх. Тэгэхээр ингээд нэг нэгтгээд яг нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо гэдэг юм уу тэрнгээрээ дамжуулаад бүх юмнаа одоо зохицуултуудаа хийгээ явдаг ийм одоо бас тогтолцоо юм одоо байдгүй байлгахын төлөө та хэд бас юм хийж байгаа юу гэсэн нэг ийм асуултууд байна. За дөрөвдүгээр микрофон харилна. Болцсон үү те. За гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээрт би хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар, зурчлах талаар ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэж. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэж батлагддаг. Энэ маань хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийн хүрээнд жил болгон яг энэ бүлэг чиглэсэн хөтөлбөр батлагддаг. За мэдээж энэ хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэд чиглэсэн олон арга хэмжээ бас хэрэгждэг. Гэхдээ энд бол бид нар хангалтгүй гэсэн үнэлт дүнэлтийг өгөөд тэгээд одоо өнгөрсөн жилээс бид нар энэ оны хөтөлбөрийг төлөвлөхдөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхэн хэрэгцээг үнэлдэг бай, өгж байгаа тусламж үйлчлэгээ цогцоор нь үзүүлдэг бай, тэгээд бас нөгөө бэрхшээлийн хэлбэр онцлогийг харгалздаг бай, үр дүнгийн бид нар дүгнэхдээ одоо хичнээн хүн сургалтанд хамрагдсан биш хэдэн хүн ажлын байртаа болсон талаар нь үнэлт дүнэлтээ гаргадаг бай гэдэг одоо томоохон хэмжээний шинжилтийг хийж энэ жилийн хувьд бол энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа. За тэгээ агентлагийн дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв гэж бол төв байгуулагдсан. За энэ төв ба яг энэ хөтөлбөрийнхаа бүрэн хэрэгжилтийг хариуцаад одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрэхээр ажиллаж байна. Зүгээр нэг зүйлийг хэлэхэд бол өмнө нь энэ хөтөлбөр хэрэгжижсэн гэхдээ үр дүн нь бол хангалтгүй гэдэг дүгнэлтийг бол судлаачид бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагад хэлсэн учраас ийм өөрчлөлтийг хийгээд явж байгаа. Тэгэхээр ийм акцийг гаргахыг зорж байна. За хоёрдугаарт нь тэр оюуны бэрхшээлтэй хүмүүс бас тэр нөгөө үйлчлэгээ авах гээд хөдөө орон нутгаас ирж ийн бас шат дамжлага ихтэй байна гэдэг асуудал ярьж байна. Ер нь бол бас энэ бол томоохон тулгамдж байгаа асуудлын нэг мөн. Ер нь төрийн үйлчлэгийг авахын тулд шатараалсан одоо байгууллагад өргөдөл хүсэлтэд гаргах тэгээ энэ дээр цаг удаашрах асуудал бол байгаа. Тийм ч учраас өнгөрсөн жилээс энэ нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа байдалд дүн шинжилгээ анализ хийх энэ шат дамжлагыг багасгах өөрөөр
хэлэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй тийм саадгүй одоо үйлчлэгийг бий болгох тал дээр яамны төвшөнд бол энэ дээр зураглалыг гаргаад зарим нэг давхарцсан зөвшөөрөл олох гэдэг юм уу тэрийг багасгах ажлуудыг хийгээд бас хийх гээд төлөвлөд явж байгаа. За дараагийн тэр нэг асуудал төрийн бас байгууллага гэж энэ бол үнэн. Гэхдээ яагаад энэ төрийн бас байгууллагад одоо маш олон байдаг гэж ярьдаг, хоорондоо нэгд гэж ярьдаг. Гэхдээ нэгдүгürt энэ олон байгаагийн бас нэг учир шалтгаан нь өөрөө төр засгаас явуулж байгаа бодлого үйл ажиллагаа маань бас энэ байгууллагыг ошруулах тал дээр бол чиглэж байсан гэж бид нэр дүгнсэн учраас энэ жилээс бид нар бас энэ үйл ажиллагаагаа илүү иргэдтэй хүргэх төрийн бусдад байгаа нөөцийг ашиглах үүднээс бас шинэ бодлого хэрэгжүүлээд явж байгаа. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн одоо үндэсний зөвлөл гэж байгаа. Тэгэхээр бид нар тэр үндэсний зөвлөл дээр зангидаад төрийн бас байгууллагуудыг одоо мэрэгшил чиглэлээр нь илүү мэрэгшүүлж чадахжуулж тэгээд чадгсан дээр нь үндэслээд төрийн зарим чиг үүрэг үйлчлэгийг төрийн бас байгууллагаар гэрэлж гүйцэтгэх ажлыг бол бас хийхээр ямар туршилтын юм арга хэмжээнүүдийг бол эхлээд явж байгаа. Ер нь нэг үгээр хэлэхэд яг За гүйцэтгэхэд хариулна 4-р микрофон гэрэл. за ер нь бол одоо ингээд сая ингээд энэ хууль тогтоомжийн хэрэгжилтэнд үнэлгээд дүгнэлт өгсөн. Бид нар засарч сайжруулах маш олон зүйл байгаа. Тэгэхээр энийг бид нар одоо бүгдийг зураглаад сайжруулах төлөвлөгөө стратеги гаргаад явж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо дараа жил ихэд бол бид нар тодорхой үр дүнг бас ингээд хилээ танилцуулаад явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тэрнээс биш асуудал байсаргаа. Тэгээд би бас өөрийгөө хэлчмээр нь агентлагийн даргын үүрэгт ажлыг би энэ 3 сард томилогдоод явж байгаа. Тэгэхээр бас энэ хүрээнд нэлээд реформын шинжтэй зүйлүүд хийхээр яамныхантайгаа холбогдох газар зөвлөлтөөгөө бас төлөвлөд явж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Баярлалаа. Тий. Унал таталтай холбоотой ажлын хэсгээс. Унал таталттай холбоотой ер нь саяхан бид нар энэ асуудал бол удаадараа яригдж байгаа. Тэгээд хүний эрхийн үндэсний комисс, эрүүл мэндийн яам, гайлынх нь тэгээ манай газрынх нь бид нар суугаад бас тулгамдж байгаа асуудлуудаа одоо ингээд яг гаргаж ирээд түүнийг шийдвэрлэх төлөвлөгөө гаргаад ингээд эрүүл мэндийн яамныхантайгаа ажиллаад явж байгаа. Энэ дэр нөгөө За гүйцэтгэхэд хариулна. энэ дээр бас зарим нэг журмын хүрээнд зохицуултуудыг хийх шаардлагатай юм байлаа. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй одоо хүүхдээ эцэг их гадаад улсаас хүүхдээ үзүүлээд им аваад ирэхэд хувь хүний хэрэглээ гэдгээр гайлаар нэвтрүүлж байгаа. Гэтэл тэр хүний гадаадаас им авчирхад Монголд байгаа бусад ээжүүд, аауд хүүхдийнхаа имийг захиад явуулахаар тэр хүн тэр загсан имийг оруулж ирэхээр олол асуудал үүсээд гайл дээр хураагдаад байгаа. Тэгэхээр энэ дээр бид нар ямар гарц гаргалгаа гарч байгааг нөгөө хүүхдэд эмчилгээ бичиж өгсөн тэр олон улсад байгаа тэр имийн протокол гэдгийг одоо хүлээн зөвшөөрч тэрний хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн имийг гайлын газараас одоо шууд оруулж ирдэг тийм тогтолцоог оруулж ирэх нь зүйтэйгээд холбогдох дүрм журманд өөрчлөлт оруулах гад ингээд саналаа нэгтгэхэд бол явж байгаа. Энэ дээр жоохон хугацаа орох шаардлагатай болчиход байгаа. За Эдрод гишүүн нэмж асууна. Тэр группийн асуудлыг бас жоохон захимжуулаад өгөхгүй бол одоо бас тэр Бачирээт сумын ахмад тастай октябргоо ярьж исэн. Шүдээ хийлгээ шүднийхээ хөнгөлтийн мөнгийг олж авахын тулд заавал аймаг орохын тулд одоо эн чинь 100 гаруй мянган төгрөг зарцуулна. Гэтэл шүдний мөнгө нь 70 мянга болох гэдэг. Тэгэхээр энийг эдрүүл одоо хийчих бололцоотой. Хоёрдугаар та бүхэн гэдэг нэг журам ярьж байна. Журмаа жоохон амьдралд нийцүүлээрээ. Одоо хамгийн сүүлд энэ 2024 оны засгийн газрын 102 дугаар тогтоол бас нэг журам гаргасан юм биш үү? Тэгээ сая дөнгөж сая над руу бас энэ асуудал олж байгаа учраас иргэдээс мессеж ирж байна л да. Заавал одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн гадаад дотоодын тэм дээд сургуульд сурах юм бол одоо юмыг хөнгөвчлөн одоо төлбөрийн төлнө гэсэн юм байгаад байдаг. Гэтэл техникийн болон мэрэгжлийн одоо боловсролыг би заавал одоо дээд боловсролтой тэнцвүүлэхгүйгээр ийм хэмжээний боловсрол аваад ажил амьдралаа аваа явуучих юм болцоог бас нээж өгөөч юм журамч нь амьдралд нийцэхгүй штий гэдэг ийм зүйлийг ярьж байна л да. Бичиж байна над руу. За ажлын хэсгээс хэн хариулах? 5 номер хэрэгцсэн. За 5 номер 4 номер гэрэл дарга дээр хариулна. Гэрэл. За тийм нөгөө яг боловсролын одоо нөгөө тэтгэлэг зээлд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаадын ихтэй сургуульд одоо элсэн суралцах урилга авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг зээл тэтгэлэгт хамруулах асуудал бол яг тулгамдж байгаа. Энэ жил гихтэл одоо 4 оюутны асуудал гарсан. Бид нар энэ асуудлыг бол боловсролын яамтайгаа сууж бас ингээд
болцоо одоо ямар саад болоод байгаа талаараа бид нэр хэлцэж ярьсан байгаа. Тэгээ энэ дээр бас л зохицуултыг бид нэг сайжруулах одоо шаардлага гарч байгаа. Өөрөөр хэлэх юм бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сая энэ 3 сард сургуулаасаа урилга авчиад ирж яхад тэгээд энэ 7-8 сар ихэд төлбөрөө төл гэдэг асуудал тавьж яхад манай боловсролын яамны зээлийн тэтгэлэг авдаг хугацаанд 5 сард нэгдэж явах жишээтэй. Тэгэхээр энэ мэд ингээд бас зохицуултын хийдлүүд бол гарч ирж байгаа. Тийм учраас бид нар энийг бол боловсролын яамтай бас хэлэлцээд сайжруулах талаар бас яриад бол явж байгаа. Тэгэхээр энэ дээр хэд хэдэн асуудал ярьж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй гадаад ихтэй сургуулийн урилга авсан хүүхэд болгоныг дэмжих үү? Эсвэл нөгөө За гүйцэж хариулна. Тэгээ нэг үгээр хэлэх юм бол яг энэ зээл тэтгэлэг тусламжинд хамрагдахад бас одоо яг үйлчж байгаа журам дүрм маань бас л садаа болсоор байгаа. Тэгэхээр энийг бас бид нар боловсролын яамтай сууж сайжруулах ийм хийдэл байна гэдгийг бол яриад явж байгаа. Манай агентлагийн зүгээс. За Идрат гишүүн тодруулна. Та миний асуултыг жоохон буруу ойлгочих шиг боллоо. Би бол дээд боловсрол заавал эзэмшихгүйгээр мэрэгжлийн болон техникийн боловсрол эзэмшихэд энэ хөнгөлөлт юмнуудаа оруулж өгөөч. Засгийн газрын тогтоолч нь заавал дээд гэдээ орцсон байна. Тэгэхээр одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгдээрээ дээд боловсролтой болохын төлөө явах юм уу? Эсвэл өөрийнхөө ажил амьдралд хэрэгтэй мэрэгжлийн болон техникийн боловсрол эзэмших ийм юм руугаа явах юм уу гэдэг ийм л зохицуулалт юм байгаа. Тэгээ би энэ ажлын хэсгийн дүгнэлтээс бас нэг зүйл дээр цаашдаа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль бол эрхийн хууль биш, бас нэлээд тийм процессын харилцааны хууль байх ёстой. Энэ дээр нэг шийдвэр гаргаж өгөөч гэсэн байна. Тэгэхээр ер нь одоо энэ харилцаа процесс хуулийн чухал байна гэдэг нь олон юм дээр гарч шít. Сая тэр гадаадын юм чинь хүн болгон гадагшаа яваад чадахгүй учраас нэгэндээ л захиж байгаа ийм л юмнууд байгаа. Саяны энэ техникийн боловсрол, мэрэгжлийн боловсролын асуудлууд байна. Тэгэхээр нэг жоохон тийм нэг хөрсөн дээрөө бууз нэг амьдралтай жоохон ойрхон байж тэр хүмүүстэйгээ уулзаж ингэж За гишүүний саналыг тэгэхээр бас тусгаж ажиллаарай. За баясгалан гишүүн асуулт.